Илтгэл сонсч ирсэн чинь сонирхолтой санаа хэлж байна. Сонгуулийг бол та нар өгсөн шүү, та нарын буруу гэж. Би бол сонгуул өгч үзег байхгүй юу? Энэ дахин дотор бол ганцхан буруугүй гэдэг бол мэдчихэж авлаа. Тэгээд бас за алтар бороо орох тухай ярьлаа л да. Би төсөөж ütсэн чинь. За миний шуналж алтар бороо ороод толгоогоо цохол өгчихвээ л гэж боддог. Тэр нь ч ядгуулсан чинь. За тэгээд илтгэлдээ ороход би нэг хулгай ирэх ерөөсөй гайхт болтго. Хамгийн том хулгай гарч чадах бид нар юусаа ажиллахгүй хавар хайчиж байгаа хүмүүс юм. Цааш хаврыг хулгайлаад аль хэдийн 2 сар өнгөрчлээ шүү дээ. 10 сараас хойш ингээ 6 сар үйл үргэлжилж байна. Тэгээд хавар авах. Үлийн хүрч ихсэд салмаар байна шүү дээ. Залхаж шүү дээ юм биз дээ. Шорт морт өмсөж үзмээр. Тэгээд удирдлагын хулгай алга болчиход Санта Клаус хулгаас юм уу яасан юм. Ихэд өвөл дуртай хүмүүс л байна да манай монголч. Тэгээ би та бүхэнд нэг сонирхолтой хулгай ярил л да. Би нэг найз өдөр хөлбөмбөг үзтээ. Тэгээ нэг пив уугаад тоглолт үзээ суужсэн чи гол орлоо бүгд орилдоод баярлаад босоод гэл орилдоод амар олон хүнтэйс эргээр санал авахгүй. Яасан гэж бүгдээрээ санал ингээ хаагаад суужсан байхгүй. Зогсоогоор. Тэгээ санал үрт алгасахгүй болгоож байгаа. Энэ өнөөдөр энэ таймд бол маш олон санал азар судлаг өмнөр харуулах шаардлагагүй боллоо баярлалаа. Тэгээ хулгай ихэр хүмүүс айгу томор төсөлтэй. Манай ээж аав ээжсэн хулгай эсрэг хамгийн том тэмцэл ерөөсөө байрлах хугацаанд хүүхдийн талбарт барилга явуулсан. Тэр яг юунаас хулгай сэргийлсэн гэхээр миний өдөрт нарыг харах 2 цагийг л надаас хулгайлахын сэргийлсэн. Өнөөдөр монголчууд бүх юм хулгайд алдаад байгаа ерөөсөө ажилтгүй. Тэгээ би нэг та нар жишээ яриад л та. Би нэг Note 2 авахаас өмнө Nokia 3310 барьжсэн. Тэгээд ингээд 5 шараас батоног ортлоо уцаа өрдөөрөө төвцөн унтаа авчгаа урж хөлбөмбөг үзсэн. Тэгс хинч минь уцааг аваагүй. Бүр гайхалтай. Хулгайч Монгол бий болсон юм шиг. Тэгсэн чинь Note 2 авлаа маргааш хулгаад алдсан. Яаж нөхөр юусэн ухаалаг уцтай бол тэр бол хулгаан гол объект болсон. Тэг би хүмүүст хэлмээр байгаа. iPhone-т уцтай автобусд айхгүй явдаг нийгэм бий боллоо гэдэг. Чи уц авахаар өдөр шөнөгүй кермагаа тэтгэл хаана миний уц автобусд алга болж болохгүй шүү гэж. Тэгээд урд зогсчихсон гинт орилоо миний уцыг гаргаад ирмэл. Би яасан гэсэн чи давтаа ойрхон явсан биз дээ гэл. Уурлаа. Тэгээд уцгаа миний уцаар залгамж үзэнгүүт хэрэлцээр миний уцыг аваа намайг даваад автобуснаас бууччих. Тэг би хаас 5 буудлын өмнө бууч нөгөө уцын яг хотоор явж. Тэгэхээр ингээ би эндээ итгэдэг энэ хулгайчгүй нийгэмд төрсөн итгэл гэж би хараад. Би тэмцээний нэрийг жоо шүүмжлэр санагдаад яагаад мөрөөдөл гэж хэлсэн юм бол ч та арайч тээ мөрөөдөл авах яах вэ? Хулгай хийхгүй нийгэм бий болж болно шүү дээ. 90-ад оны өмнө байсгаа сая факт яриад байгаа хүмүүс. Тэрээс мөрөөдлөхөөс илүү бидний зорилго юм уу? Зорилго гэж хармаар. Тэгээд хамгийн олон арга зам ярьж юм л та. Тэгээ миний хийгээд арга зам 100 гэдэг утгаар байг залгаас урчгаал гэж. Айхгүй залгалтай. Жаа 102-ын ресепшн хүн сурталтай л да. Нэг мэдээлэл өгөх гэсэн чинь үчи яах гэдэг хаанах юм. Нөгөө хариа цагтаараа залгаач гэх. Тэгэхээр жоо хүн сурталтай ч гэсэн хэдүүлээ цагтаатайгаа яцаага уцаар ярьж сурыг хулгай асуудалтай тэмцэж сурыг. За тэгээд манай хулгайч нар нэг сүүлийн үед одоо гадаад гарах мэрэгжлийн төвшөнд очсон юм уу яасан юм. Ерөөсө солонгос төч хулгайч гэдэг асуудал ерөөсө Монгол ойлгоцсон. Ганцны гадаа Монгол хоёр оролцдог. Нэг бол ороод хулгай, нэг бол зодой. Тэгээд зодооны өмнө суулдаг хулгай гэдэг болдог. Тэгэхээр монголчууд бол ерөөсөө мэрэгжлэх гэдэг гадаадд олон тооны одоо улсад баталж харууллаа, дотооддоос харууллаа. Хулгайч нарыг импортлоо, экспортлоос болмоор байна. Эдгээр ядаж гадаад нэр хүндтэй яа. Заахалтай суурлаа.